Багшаа ганц юм асуух гэсэн юм болох уу? Тэг. Эртээдийн танаас авсан ярилцлага монтажлж байгаамаа багшаа. Тэгэд ганц юм тодруулах гээд. За. Та хэлэхдээ нууц бүлэгмийн уулзалтуудад очдог болж дэвшилтэд залуустай үзэл бодлоо уралдуулж ярьсаар байгаад нийгмээ өөрчлөх гүн итгэл үнэмшилтэй болсон гэсэн. Яг ямар итгэл үнэмшил хувь хүний тань хувьд шинээр төрсөн юм бэ? Өөрийгөө шинээр олж харах шиг л болсон. Би чинь зөвхөн даргын үгээр явдаг утсан хүүхэлдээ биш юм байна. Би чинь чөлөөтэй сэтгэх толгойтой юм байна. Өөрт минь өөрийн гэсэн үзэл бодол байдгийм байна. Ирээдүгээ би өөрөө хүснээрээ бүтээх боломжтой байна гэх мэт. Урд нь тэгээд огт олж харах боломжгүй байсан гэж үү? Ямар ч боломжгүй байсан. Илүү сэтгсэн, илүү ярьсан бүхэн улс төрийн хэрэгтэн болдог гаж тогтолцоотой байсан болохоор хүмүүс илүү сэтгэхээ болж оюуны залхууралд орон зүгээр л дарга нарын аянд тааруулаад харгалж амьдардаг хэвшилтэй болсон байсан юм штэ. Хүн сэтгэхээ болно гэхээр итгэмээргүй юм аа. Итгэхийн аргагүйч ердөө 30 жилийн өмнө монголчууд социалист үзэл сурлалын хүлээсэнд баригдаж хувь хүний үнэт зүйлээ гээсэн байсан.